хин одоо энэ зээлтэй холбоотой энэ бүтээн байгуулалттай холбоотой асуудал дээр нь гүйцэтгэлийн хяналт тавьж байгаа юм. Энэ талаараа нэг мэдээлэл өгөөд гэж. Ер нь одоо сүүлийн үед одоо юу гэдгийг газрын тосны үйлдвэр дээр очиж танилцж байгаа юу гэдэг яам тамгын газраас байхгүй байгаа шүү. Яг эзэнгүүдсэн. Төрөмжтэй компани захирал алтан цэцгүй л одоо явдаг. Яамдууд нь бүгд хоошоо суудсан. Шийдвэр гаргадаг хөнгүү болсон. Энэ хөгжлийн банкны асуудлаас болоод юу гэдгийг энэ том бүтээн байгуулалт явж исэн зээл зогссон. Хөгжлийн банкны асуудал бол Монгол улсын хөгжилд цаашдаа хэрэгтэй юм том бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх ийм л одоо эрх үүрэгтэй банк шүү дээ. Тэгээ энийг туушраа зогсоосон. Яам нь энийг одоо үргэлжлүүлээд өгөх талаар ямар ч санаачлаг гаргаагүй. Ийм байдалтай л одоо бид нар ажилласан. Тэгээ нэг гүйцэтгэлийн гэрээ зураад явахаар хүн болгон татгалцдаг. Тэгээ газрын тосны бүтээн байгуулалтын ажил хэр түвшинд явж байгааг хэн ч мэддэггүй. Очиж үзэдэггүй. Гэхдээ цардаа яваад нэг удаа үзэж болно шин уулуурхай яам. За би засгийн газрын 82 дугаар тогтоолол хэлэх гэж байна. Энэ тогтоол дээр эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Эрдэнэс Монгол компаниг тогтоогоод за ажлын явц, гүйцэтгэл, зээлийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүргийг Эрдэнэс хэмжилд өгсөн байгаа. Яаж Эрдэнэс Монгол хариуцаад явж чадах юм? Эрдэнэс Монголд ч яг ийм мэргэжлийн хүмүүс байгаа мó? Байхгүй шүү дээ. Би наран зэгц одоо дарахтаа уулзсан. Анхнаасаа л одоо юу гэдгийг бүтэц зохион байгуулалтын асуудал, санхүүжилтийн асуудлыг бол таад маш том алдаа хийсэн. Монгол улсын ерөнхийлөгчөөс ахгуулаад энэ том бүтээн байгуулалтыг эрчимжүүлээ, хугацаанд нь дуусгая гэдэг ийм санаачлаг гаргаад ажиллаж байгаа таад бол бүх юмс зайлсхий зугтсан. Ерөөсөө хойноос нь явдгүй жишээлтэй. 2023 оны төсөв суулгаж чадаагүй болохоор таад Эрдэнэс Монголд хүчээр өгсөн байлээ.